Бостон хотын унган хүүхдүүд Питер, Жюли хоёр олон жил сайхан үерхэж нөхөрлөж байгаа нь ерөнхийдөө хамтдаа гэр бүл болоо шинэ амьдрал эхлүүлье гэдэг дээр санаа оноо нийлсэн байдаг. За ингээ Питер, Жюли хоёрын үерхэл нөхөрлөл гэр бүлийн харилцааг нь Питерийн ээж Маргарит асар ихээр дэмжиж энэ хоёрыг үргэсэн цагаас нэг гэрт орсон цагаас эхэлж маш дотн ойрхон орж гарч энэ амьдралыг эхлүүлсэн. За мэдээж бээр нь хатан ээжтэй бол үнэхээр их таалагдсан. За удалгүй Жюли жирэмсэн болсон яг тэр цаг үеэс эхэлж Маргарит буюу хадам ээж асар ихээр баярлаж хамаагүй хүнд юм бити өрөө бити ингэдэг гэдэг тийм бүхэл зүйлийг бол зааж сургаж түрүүнд хүртэл нь хажууд нь бол толгойг нь нээлж байсан байдаг. За нөхөр Питер ч яг ажил төрөл хийгээд 5-10 цаг цуглуулна. За эхнэр Жюлиан жирэмсэн байх хугацаанд ажиллаа хийж байгаад за төрхийнхөө өмнөхөн бол ажлаа амжилттай бас дуусгаж хүлээлгэж өгрөөд декретэндээ бол гарч байгаа. За ингээд удаач Жюли төрсөн, хадам ээж ч баярлсан, за нэг хөөрхөн хүү гарч ирсэн. За хүүдээ эднэр бүгдээрээ ярилцж байгаа Тоби гэдэг нэгэн хөөрхөн нэр өгсөн байгаа. За ингээд Питер, Жюли залуу хосоо Тоби хүүтэйгээ бас тустай амьдардаг. За хаяач гэжтэй ихэвчлэн баг өдөр болгон ээж хадам ээж Маргарит Тоби дээр бэлгэсэлт байрж ирэх хүүхдийг ингэж өсгөдөө ингэж хуурайлтыг ингэж хоолундаа бэлт би Питерийг ингэж өсгөж исэн гэдэг маягаар Жюлигийн хажууд байнга байсан. За Жюлид бол гоё байсан. Хадам ээж нь өөрөөс нь гарсан хүүхдийг ингээ өөрхөн хүүхчийг хайрлаад өсгөөд хамаг нарийн ширээ юм зааж өгөө ингээд сайхан тусалж гинэ гэдэг бол шинэ залуу төрсэн ээжд бол аюул том тийм боломж болцоо бол гардаг. За амарч болж чаддаг. За ингээд хөөрхөн хүүгээ өсгөөд ингээд 6 сартаа болсон. За 6 сартаа болоод ирэнгүүд ерөнхийдөө Жюлид бол хадам ээж нь хэлсэн залуу хүн байна хүүхэд шуугдаад дарагдаад явах вэ? Би цаг завтаа тэтгэврт байгаа учраас энэ хүүхдийг би ингээд хараад танаа гэрт ингээ байж оройд хоёрыг ирэхээр зөрөөд ингээ явчихна. Миний зорилго бол өвөр удам хүүхдүүдээ л харж явах. Үлдсэн цагаа та бүхэндээ зориулах ийм зорилго байгаа. Чи ажил төрөлдөө эртхэн ор арын ажиллаа бод өнтер гэдэг үг хэлсэн. За ингээ Жюли нөхөр Питертэйгээ ярьсан. Питер ч гэсэн 5-10 цагаас ирээдүйн машин тэргээс олох бас нэг моргэж лизинг энэ нэг байр байшин авчихад бол хоёулаа зүтгүүл бас боломж юм байна. Ээж ингээд хийж ивэл бас болж байна. Ер нь хадам ээжүүд төрсэн ээжүүд ялгаа байхгүй хүүхэд харна гэхээс зүгтдаг иймэрхүү байдаг. Харин манад аз болж энэ дажгүй ээж за яаж тэр гэсэн баягийн юм яриад энэ хоёроо санаа оноо нийлсэн. За ингээд Жюли ажилдаа орсон. За тэгээд хадам ээж Маргарит өглөө ирж хүүхдийн тусч авдаг. За орой эрэгт нь яваад өгдөг. Иймэрхүү л энгийн амьдралыг болж исэн. Гэхдээ яг Жюли дөнгөж шинэхэн ээж хүүхдээ багаас нь ингээд хадам ээжийнхэн гар дээр өгч байгаа үедээ бас өөр гэсэн сэтгэл бас хэцүү байсан. Яагаад гэхээр их хүний инстинкт буюу байгалаас өгсөн зүүн совин буюу ямар ч тохиолдолд өөр хүүхдээ хажуудаа байх эсвэл маш хурдан очих хэмжээний зайд байхгүй бол эмэгтэй хүн асар их түгшүүр мэдэрч аливаа нэгэн зүйл төвлөрч чаддгүй иймэрхүү байгалийн зохиолдлогоо байдаг. За ингээ ажилд ороход бол хэцүү байсан. Өөр хүүхдээ санаа нь үргэлж утшуурнаас авч залгана нөгөөд нь аав нь заримдаа авахгүй янз болно. Тэгээ Жюли ингээ ажил дээр байж байх үедээ янз янзын тийм муу юмнуудыг бол торгоонд төсөөлж эхэлдэг. Жишээлбэл Тоби гिचүүл яах вэ, гिचүүл яах вэ гэдэг тийм хар драмуудыг бол боддог байсан. За тэгээд нэг удаа бэрн буюу Жюли хадам ээжээгээ хүүхдийн тэмрээд ингээ сууж явахдаа би чамайг үргэлж хайрлаа. Чи миний хамгийн дотн эрхэм хүн шүү. Миний хөө хүмүүгийн нас чааш нэхээс нь дутахгүй ингэж хайрлаж байгааг хараад бас харамлах сэтгэл бол төрж исэн байгаа. Өөрөө төрсэн ээж нь хадам ээжээсээ бас хүүхдээ хармалдаг нь өөрөө бас тийм буруу юм биш нөө байгалийн зүүн совин. За ингээд нэг ажил төрлөө эрт дуусгачаа тэр чинь 5 дахь өдөр байсан гэдэг чинь өдөр 3 үед ажил төрлөө дуусгачаа замаараа бас нэг дажгүй кектэй газар тэр хоёрын дуртай кекийг аваад эртхэн сюрприз бариад гэртээ яваад очсон. За ингээ илүү дэлгүүрээрээ гэрийнхэн дэлгүүрдээд яваад ороход бол тэр хоёр нөгөө өөрөө хаалга хаачсан хөөрхөн байж байгаа нь бол мэдэгдсэн. За ингээд хамаг ямаа шалан дээр тавьж авах цунараа зөөлөн тайлаад сонсч идэл гинт хаалганы цаанаас нэгэн тийм яриа болсон. Тэр яриаг
Жүүли маш хурдан одоо хүлээж авсан. Энэ дээр юу гэсэн юм бэ гэхээр те эмээ нь одоо те ээж аавд нь хэлэхгүй энэ чи тэрийн л нууц те өгсөн ч би өөрхөн амьтанд хэлэхгүй за яа миний хөө бити санаа зов өдр гэсэн тийм үгийг бол хэлж ийсэн. За тэгээ ингээд өөр янз янзын нарийн ширийн хоёр хүний шивнээ сонсоод одоо те Тоби буюу 6 сартай хүүхэдтэй энэ Адам ээж Маргарет юугаа ингэж нэрийн чухал юм яриад гэдэг юм бол гээд хаалганы гадаа сэмэр хэмжихэд сонссон. За тэгэхэд бол те чи бол миний цорын ганц хүү чи дээрийн одоо энэ зүйлийг хинч мэдэх ёсгүй чи надад эргээд ирсэн энэ төр гэсэн тийм үг мөгийг бол хэлж ийсэн. За ингээд Жүүлич одоо гайхсан одоо те гайхахад залгуулад айдас нэм одоо нөмөрч авсан учраас шууд өрөөнд одоо яваад орсон. За гинт одоо бэрээ хаалга дараад ороод ирэхэд бол үнэхээр гайхсан. Маргарет бол маш хурдан цочиж одоо Тоби хүү маш чангаар тэрвэрэд өөртөө наасан. За энэ үе Жүүли орж ирээд хүүгээ авъя гэдэг үгийг хийсдэг байгаа. Тэнгүүд одоо Адам ээж Маргарет асар их очичоод би чамайг ингэж эрт ирнэ гэж юусоо бодсонгүй яасан эрт хүрээд тэр хүндж байгаа ажиллаа гэж хэлдэг. Тэнгүүд Жүүли би хүүгээ аммаар байна гэж хүүгээс харваад тэр үед нь одоо тэ дуртад дуургуу гайхсан ч гэсэн одоо хүүгийн буцаагаад өгдөг. Тэгээ хүүгээ барьж аваад үнэрлээ шалгаад яхад хүүгөө цогоо зөлгөн хөөрхөн байж исэн. Тэнгүүд одоо Жүүли айд сандарч хамгийн юм дээцэгтэй тулсан одоо тэ их хүний одоо бүх зүн сав мэдрэхүүн хамгийн одоо өндөр дээрээ байгаа учраас шууд залгуулад асуусан. Та сая Тобитэй юу нарийн ширээ ярьж ирсэн бэ? Тэрийг одоо надад тайлбар гэсэн. Тэгэхэд одоо Адам ээж Маргарет юу зүгээр ингийн юм ярьж ирсэн. Тэгээ энэ хүүхдээ ингээ багаас нь ингээд яриад байх юм бол хэлд хурдан ордог. Юм ойлгох ч ойлгоогүй ч зүгээр ингээд яриад их хэрэгтэй байдаг гэсэн. Би тэгээд өөрийнхөө хүү буюу одоо тий чиний нөхрийг би ингэж л өсгсөн хурдан хэлд ордог гэсэн юм ярьсан. Тэгсэн чинь Жүүли өгөө би таны ярьж байгааг итгэхгүй та миний хүүтэй нарийн юм ярьлаа. Та юугаа биднээс ингэж нуугаад байгаа тий юуг бид нар мэдэх ёсгүй. Би тэрийг хаалган сонсоод одоохон надад хэл гэдэг үгийг хэлсэн. Гэтэл Маргарет буюу Хатан ээжийн царай зөвсөн одоо цонхийгээд сонин болоо сандраа салгалж ирсэн байгаа. За тэнгууд Жүүли яг эмзэг цэгийн бариад авсан учраас залгуулад хүүгээ өөрөөсөө тэ холдуулахгүйгээр чанга тэрвэрээ тэ одоо ингээд өөдөөс нь цоо ширтээ зүсчихсэн. За тэнгууд одоо Маргарет буюу одоо Хатан ээж аргагүй ихэн Тобиг надаас бити холдуулаач, Тобиг надаас бити салгаж өгөө. Би тооёроос өөр юм гоохгүй. Би Тобиг үнэхээр их хайртай. Тэр миний хамгийн хайртай хүнийг санагдуулдаг гэж хэлсэн. Тэнгүүд одоо Жүүли Тоби бол миний хүү, таны хүү биш. Би өөрийнхөө хүүтэй би одоо өөрөө харан танаар одоо ингэж харуулахгүй би ажил төрлөөсөө гарна гэдэг шийдвэрийг тэр дорн хийсэн. За нөгөө Моргезэл 5 цаг цуглал хүмүүс ямар ч тийм хамаа байхгүй хамгийн гол зүйл бол одоо юм бяцхан хүүгийн ажил хамт байх нь хамгийн зорилго гэдэг бол яг тэр үед ойлгосон гэж байна. Тэнгүүд одоо Маргарет буюу Хатан ээж аргагуудаж одоо цаашаа тонгоо цүнхнээсээ гарч ирсэн. За яг энэ үед одоо Жүүли асар их цочиж цүнхнээс одоо юу гаргаж ирж байна гэж маш давхар харахад бол гэрэл зураг гаргаж ирсэн байна. За гэрэл зургийг одоо салгансан гараараа сарваагаад маа энийг хартаа гэдэг өгдөг. За ингээд Жүүли маш болгоомжтой одоо хүүгээ өөртөө тэрвэрээ нөгөө зургийг хурууны үзүүрээр аваад ингээд харахад хоёр одоо тэ ихэр нялх хүүхдийн зураг бол байдаг. Тэнгүүд Хатан ээж зөвлөд энэ бол минь надаас турсан хоёр тэ хүү минь байгаамаа ихэр хүүгүүд байгаа. Нэг нь чиний нөхөр Питер, нэг нь одоо миний хүү Джеймс хоёр байгаамаа. Тэгээд харамсалтай хувь тавилангаар тэ миний одоо ихэр хүүгүүдийн нэг Джеймс төрөөд 3 хоногт одоо ингээд нас орсон. Тэгээд Питер бол амьд үлдэж чадаж үүдээ зэрэгтэй ингээд сайхан явж байгаа. Тэгээ би энэ хүүгээ тэ одоо энэ Джеймс гээд 3 хоногтой ажгаад нас орсон хүүгээ одоо үргэлж сэтгэлдээ бодож явдаг энэ гэж хэлсэн. Тэнгүүд нь зөрүүлээд Питер надад одоо тэ өөрөө ихэр мэхэр гэж ерөөсөө нарийн шим яриаггүй та одоо юу яриад юу зураг үзүүлээ тэ юугаар толгой өрөөлөд яг яах гээд байна ямар санаатай байна. Та ер нь эрүүл байна уу биш байна уу таныг одоо тэ үздэг харддаг хүн амтнд нь үзүүлээд одоо эмнэлэг домлогоор нь явуулъя та энэ гэдэг үгийг хэлсэн. Гэтэл одоо Маргарет асар ихээр твдэж одоо тийм байхгүй надад итгэж болно айх хэрэггүй. Ерөнхийдөө миний энэ нас орсон Джеймс гэдэг хүү одоо тийм чиний энэ Тоби хүүтэй асар одоо адилхан. Тэгээ энэ хүүгээс би өөрийнхөө Джеймс гэдэг хүүг хардаг. Түүнийг буцаад ирсэн юм шиг бас баярлаж хайрлаж ингэж хамгаалдаг байгаамаа. Энийг чи бити буруугаар ойлгож гэж хэлсэн. Тэнгүүт одоо хэдий гоё үг хэлж байгаа ч гэсэн ирж үлээд бол Тоби, Джеймс бол Джеймс. Өөрөөр хэлбэл таны хүү бол таны хүү, миний хүү бол миний хүү.
миний хүүг одоо өөрийнхөө хүүтэй ижээс суулж эсвэл өөрийнхөө хүү шиг хайрлах тийм хэрэг байхгүй гэдэг үгийг бол шууд хэлсэн. За ингээд хадам ээж ч яг за ойлголоо одоо энэ бүх зүйлийг одоо Петрт битгий хэлээрээ би одоо ингээд явъя да гэж сандаад гараа явдаг юун тоорт морт идэх. За ингээд Жули гэдэг хүн чинь өөрөө асар хэцүү байдалд ороо бараг хүүхдийн хүн булаах гэдэг юм шиг тийм мэдрэмжийг одоо авчихсан. Хамаг ажил төр бүх юм одоо бүгдийг хоош нь тавьсан. За ингээ орой болоод нөхөр ирсэн. За нөхрөө ирэнгүүт нь яс хүүгээ онтуулчаад одоо нөхөр буюу Петрийг дуудаж одоо нарийн ширээ имээрэй гэсэн. За Петр ч яхаа гар цагаасаа хурж ирсэн. Тэгээд өдөр болсон зүйлийг хэлэхэд бол Петр асар ихээр гайхаж би ихэр гэдгийг мэдээгүй шүү дээ. Наач юу яриад байгаа юм гэсэн чинь чиний ээж ихэр хүүхдтэй байсан нууцаа над хэллээ. Тэгээд чамд хэлээгүй юм шиг байна. Бүх нарийн ширийн зүйл одоо ээжтэйгээ уулзаж эртгэн хаглахгүй болвол өөрийнхөө хүүхдээ одоо миний хүүхдээ андуурч одоо ингээд цаашдаа миний хүүгийн аюулгүй байдал болон биднэрт одоо хэцүү байдал үүсгэх гээд байна. Би одоо хүүгээ бас нэг бүрэн бүтэн өсгчмөөрөө нээжээс чинь болоод бас ингээд нэг яачмааргүй байна гэдгээ хэлдэг. За мэдээж энийг бол ямар ч ээж аавнаар ярина. За ингээд Петр маргаашийн ажлаас яаралтай чөлөө аваад эхнэр мэдээж бас одоо дарга дугаар захидал үзүүлж учраас одоо хадам ээжтэйгээ нарийн уулзахаар төлөвлөсөн. За ингээд маргааш нь өглөө одоо хадам ээж рүү уцтаа таарад хүүхд хараад өгөх боломж өгөхөд өө тэгээ гүгээд чий гэдэг инээд алдаагүйгээд ороод ирсэн. За ороод ирэнгүүт зөрөөд нөгөө ирч явсан байх юм байх гэж бодсон чинь нөгөө хоёр чинь ширээний ард нухацтай нарангуй сууж идэг. За ингээд инээд чанаагаад орж ирсэн одоо хадам ээжийн царай одоо нэг цонхигээ сонирн болоод тэр хоёроо өдөөс хараад суусан. Тэгээ Петр би чам бүгдийг тайлбарлах хэрэгтэй гэж амнаас үг хэлсэн. Гэтэл одоо хүн ээж би танд тусалмаар байна таны одоо ой гошуу олон жил ингээд нууцлж явсан нууц чинь таны зовлон болж байгааг ойлгож байна. Гэхдээ та энэ зовлонгоо миний хүү Тобидос ингэж гаргах хэрэггүй. Яагаад гэвэл Тоби бол Тоби таны одоо нас орсон хүү Джеймс бол Джеймс. Дээрээс нь та намайг ихэр гэдгийг яагаад өдөө олон жил хэлээгүй бэ? Энийг танад тайлбарлаж хэлсэн. Тэнгүүд одоо маш хэцүү он цагуудыг ганцаараа өнгөрөөсөн одоо хүүгийнхэн одоо үхэлтэд эвлэрч чадахгүй байсан. Тэгээд энэ бүх зүйл зовлонгоо чамд мэдрүүлэхгүй тулд чамайг зүгээр ганцаараа төрсөн л гэж хэлсэн. Яг энэ дээрээ болж явал ихэр хүүхд байсан гэдгийг бол хэлдэг. За ингээ оршуулга болон бас нарийн ширийн зүйлүүдийг яриад ойлголцсон. Тэгээ Петр ухаантай залуу учраас ээжтэй бол тулгаад гар өлнөөс нь барьж байгаа хэлсэн байна. Одоо үүнээс хойш түүнээс цааш таны би алдмааргүй байна. Тийм учраас та одоо эмнэлэг буюу сэтгэл бэнтэрлийн эмнэлэгт үзүүлж энэ дээр бас нэг үйлчилгээ байдаг бол аваад ингээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол та өөрийнхөө нас орсон хүүг одоо Тоби байна гэж ингэж хараа яваадах юм байна. Биднэрт болон танд багтгүй нас орсон Джеймс ч бас хэцүү байх болно. Тийм учраас одоо энэ асуудыг нэг тийш шийдье гэж хэлсэн. За тэгэнгүүт одоо Маргарит буюу хадам ээж өвшөр толгой дохиод уйлсан. За ингээд ээжээгээ нэг 3 сар эмчилгээнд наануу цаануу явуулаад олон удаагийн сэтгэл зүйч энтер дээр оруулаад ингээд уулзахад бол ой гашуу буюу одоо олон жил бараг 30 жил одоо өөртөө ганцхан өөр хүнд хилдэггүй байсан тэр ой гашуу бүх жаргал зовлон бас арай зөөлөрч илааширч ерхийдөө Тоби гэдэг нүдээр буюу өөр нүдээр хааж хэлсэн байна. За ингээд яг энэ үеэс хойш одоо Жули өөрийнхөө хүү Тобиг өөрөө л одоо өсгдөг юм болсон. Өөр хүн амтан ойртуулахгүй. Гэхдээ яг өөрийнхөө хадам ээжийг ойртуулна. Гэхдээ яг хажууд нь харж одоо үйлдэл морыг ингэж харж идэг иймэрхүү одоо зүйл болсон. Гэдэг яг харахгүй хүүхэд нь ялх байгаа тохиолдолд одоо эцэг эхчүүд асар их одоо синдром буюу одоо иймэрхүү зүйлүүд ажиглагддаг. Хүн амтнаас хүүхдээ хамгаалах, элдв муу зүйлийг төсөөлж бодох гэх мэт. Ерөөсө бүх амьтад одоо эцэг их болж байгаа бүх амьтанд энэ одоо инстинкт зүүн сон байдаг. За ийм учраас та бүхэн юу гэсэн үг вэ? Яах ёстой вэ гэхээр одоо энэ тентхийн ялх хүүхэд одоо өөрийн хүүхдийн хүүхд ч гэдэг юм уу ах トゥ нөхдөж байсан хамаа байхгүй одоо дураараа гүйжиж байгаа тэрийг хүнсэх өнгөх одоо ийм байна тийм байна гэдэг хоцонрын тайлах ингээд их эцгийнх нь хажууд нь иймэрхүү үйлдэл гаргах юм бол энэ нь хэдий найрсаг байгаа харагдж байгаа ч гэсэн яг жинхэнэ төрсэн эцэг эхт нь бас таатай мэдрэмж биш байгаа. Ерөнхийдөө дандаа зөв зайг байрч байх хэрэгтэй. Хизээч одоо хүний өгд рүү хамаагүй ордож болохгүй болж бол дандаа
яг боломжит тийм зайнаас хүнтэй харьцна гэдэг бол хамгийн том соёл шүү гэдгийг одоо өнөөдрийн оруулж байгаа гоё түүх маань харуулж байна. За тэгээд зарим зүйлийг одоо уу гашууд болсон болоод өнгөрсөн явдлыг одоо ойлгож чадахгүй цаг хугацааг өнгөрөөнө гэдэг өөрөө тэр хүндээ зовлонгийн шалтгаан байна. Тэгэхээр зарим болоод өнгөрсөн зүйлдээ эвлэрэх эсвэл чадвал мартах ийм л одоо хамгийн том эмчилгээ буюу гаргалгаа байгаа. Тэгэхээр хүн болгонд янз янзын тийм гонигтай үзэл туулсан амьдралууд бий. Тэгээд тэр бүх зүйлээс одоо гарна гэдэг маань магадгүй те яг энэ түүх дээр ярьсан шиг иймэрхүү юм болно гэдгийг та бүхэн бол ойлгож байна. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхний сэтгэлд хүрсэн байх гэж бол найдаж байна. Надад бас айгүй гоё санагдлаа. Бас айгүй зөв гоё түүх оруулчудаа гэсэн тийм сэтгэлээр төрлөө. Тэгээд та бүхэн санаа оноо те бас нийлж байгаа юмуд байх юм бол коммент хийсгэж чөлөөтэй доошоо бичээрэй. Коммент бол нэг уншиж байгаа шүү. Одоо уншихдаггүй өнгөрөх юм байж гэдэг тийм битээ сайхан бичээрэй. Надаас гадна бусад бүх хүмүүс бас энэ комментуудыг уншиж байгаа гэдэг бол найдаж байгаа. За ингээ өнөөдрийн оруулсан гоё түүх маань энэ хүргээ дуусчаад тэгээд та бүхэн орж хараад гоё түүхтэйгээ зүг байж байгаарай.